Энэхүү сэдвийн хүндрэл алдаа тогтолтой тал нь эрх чөлөөж хөдөлгөөний байнга санаж байна. Энэхүү сэдвийн хүндрэл алдаа тогтолтой тал нь төв хүний хариуцлага алдахгүй байх. Энэхүү сэдвийн алдаа тогтолтой тал нь гэрээ хэлцэл дүрм журмыг сайдар судлах. Энэхүү сэдвийн алдаа тогтолтой тал нь эрх зүйн харилцаа зөв зохицох шүү. Энэхүү хичээлийн шийдвэр алдаа тогтолт мэдээ баримтлах хэвцээгээр хэлцэл уншиж судлах. Энэ хичээлийн мэдээ баримтлсан гэрээ хэлцэл уншиж судлах юм аа. Эрх зүйн харилцаа нь Энэ хичээлийн эндх тал нь хүн өөрийнхөө зөв ойлгож, бусдын эрхийг хэмжиж, нийгэмд зөв харилцааг төлөвшүүлэх ач холбогдолтой. Энэ хичээлийн эерэг сайн тал нь гэрээ хэлцээрийг сайдар уншиж судлах хэрэгтэй. Энэ хичээлийн эерэг сайн тал нь гэрээ хэлцээр өөрийнхөө хүний зөв харилцааг төлөвшүүлдэг гэдгийг байна. Энэ хичээлийн эерэг сайн тал нь эрх өөр хоёр салшгүй болохгүй бие биений хүчтэй. Энэ хичээлийн зөвхөн өөрийн бодлыг бодлыг бүсгэх ёстой. Хүүхдээс ямар зорилго өгөх вэ гэдгийг ойлгож, бусдын эрх мэнийг хамгаалах юм билээ. Эсвэл хичээлээс бусдад үзүүлж шийдвэрлэж ажиллагаа явуулж байх гэдгийг ойлгох. Юу хичээлээс аливаа зүйл төрлийн дагуулж юм билээ. Энэ хичээлийн шинжлэх тал специалистийн даалгаврын тагнуудыг эрх зүйн харилцааны шинжлэх талуудыг судлахыг зорьж байна. энэ хичээлийн бүтээл тал бүтэх энэ хичээлийн бүтээл шинжлэх тал бүтээл шийдэлний эрх зүйн харилцаанд бие даамжлах. Энэ хичээлийн шинжлэх тал бүтээл байдлын эрх зүйн харилцаанд бие даамжлах, бусдыг дэвшилж үйл ажиллагаа явуулах. Энэ хичээлийн шинжлэх тал бүтээл шийдлийн эрх зүйн хууль дүрм журмыг судлах бусдад түгэл явуулах. Энэ хичээлээс ямар нэгэн хэлцүүлж байна гэвэл хүний бол хүн бүр хичээх ёстой тийш боломж. Энэ хичээлийн үнцнийг илүү өргөөр илүү хүн мэдж чадах. Энэ хичээлийн эрхэм чанарыг танилцуулах. Энэ хичээл хүмүүст хэрэгцээтэй чухал зүйл. Дорнод аймгийн хан уул сургуулийн нийгмийн ухааны багш бос хоёр байна. За та бүхэндээ нийгмийн ухааны хичээлд 6 малгай аргыг хэрэглэдэг тухай, түүний ач холбогдлын тухай танилцуулж байна. За би 10 дугаар ангийн нийгмийн ухааны хичээл дээр 6 малгай аргаа бол тогтмол хэрэглэдэг. За энэ 6 малгай арга маань бол нийгмийн ухааны хичээлд бол маш тохиромжтой арга байдгийг бид нар бүгдээрээ мэдэж байгаа. За яагаад илүү тохиромжтой гэж байна вэ гэхээр сурагчид маань аливаа асуудлыг бол олон талаас нь хардаг, бусдыг сонсох, шинэлэг санаа гаргах, за тэгээд мөн бүтээлч байх, мэдрэмжээ илэрхийлэх зэрэгт бол илүү давуу боломж олгодог. За энэхүү 6 малгай аргаа хэрэглүүлэхдээ би бол малгайн өнгөө бол санаандгүй байдлаар сонгохыг чухалчилдаг. За энэ нь бол бусдыг сонсох, санаачлагтай байх, өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлэхэд бол илүү дөхөм, дэмжлэг болдог гэж хардаг. За тэгээд 6 малгай аргыг хэрэглэхэд бол юуг анхаарах шаардлагатай юм бэ гэхээр бол хугацаагаа яг баримтлах ёстой, өгсөн хугацаа. Түүнийгээ яг баримтлаад хүүхдүүдийн аливаа асуудлаа сэтгэлээ, мэдрэмжээ олон талаас нь харах, тэрхүү үйлийг хийх хугацааг бол яг өгөөд түүнийгээ баримтлах нь бол илүү чухал байдаг. Мөн бусдыг сонсох боломж олгохыг бол анхааруулж хэвшүүлэхийг бас илүүд үздэг. Мөн бусдын шинэлэг санаа, бүтээл санаачлагтай алхмуудыг, санаануудыг давхар бол нөгөө тулгуур үгээр оюуны зураглалаар тэмдэглүүлж сургахад бол илүү их анхаарч энэ 6 малгай аргаа бол тогтмол хэрэглэж байна.